За, сайн байцгаана уу хүмүүс ээ. Энд хүрэлцэн ирсэн бас бүх захирлуудынхаа энэ өглөөний амар амгалан гэлт альтрээ. Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас мөн боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас хамтран Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс ерөнхий боловсролын сургуулиудлаа хандсан хэд хэдэн томоохон ажлуудыг хийж байгаа. Та бүхэн зарим нь мэдсэн бах, телевизээр үзсэн бах, ногоон өнгөтэй хөөрхөн зөөврийн компьютеруудыг сургуулиудын хүүхдүүдэд тарааж өгчээснийг харсан баха 2-5 дугаар ангийн. За мөн Ахлангийн сурагчдад зориулсан цахим лабораторийг энэ жил улс орон даяар 192 сургууль дээр байгуулж байна. Энэ сургуулиудыг бүгдээр ингээд бас интернетэд холбож байгаа. Цахим ертөнц рүү, цахим мэдлэг рүү дэлхийн ертөнц таныг гарт чинь энэ төлхөөр атгуулнаа. Тэгээд бүгдээрээ сураараа бидний хүүхэд байхад компьютер байтгаа одоо компьютер юу гэдгийг бид нар мэдэхгүй байдаг шүү. Тэгэхээр өнөөдөр ямар сайхан боломж гарч байна, ямар их бололцоо нэгдэж байна. Тэгээ энэ бололцоогоо бүгдээрээ ашиглаараа 80 дугаар сургуулийг төлөөлүүлээд Баянзүрх дүүргийн бүх сургуулиудад бас энэ эрдмийн төлхөөр очиж байгаа. За ингээд хүүхдийн царай 7 хувирдаг гэж бид нар ярьдаг шүү өсөж явахт ингээл нэг бол ээжтэйгээ адилхан болол нэг бол аавтайгаа адилхан болоод ингээ явдаг. Тэрнтэй адилхан хүүхдийн мөрөөдөл би бас хэдийд хувирдаг болов гэж ингэж боддог. Ер нь бол хүүхд байхдаа мөрөөдөөгүй эсвэл өөрийгөө тийм болно юм болно гэдэг хүн би бол бараг байдгүй гэж боддог. 10 жилийн жоох хүүхд байхдаа кино найруулагч болно гэдэр гэж боддог байлаа. Тэгэл тийм кино найруулна юм. Тэгэл хүүхдүүд тойрол сууж байгаа л хэдэн ангитай кино ярьна шин. Манай хүүч гэсэн баг байхдаа ер нь нэг тиймэрхүү байдаг гэсэн кино зохиогоол яриад байна. Хэдгээр анги дээр явж байгаа юм бэ гэхээр 13 дугаар анги дээр хэдэн ангитай наа чи 39 ангитай тэр тиймэрхүү хөгжилтэйнүүд болдог л. Тэгээд дараа нь ингээл бүх зүйлүүд явагдаад 10 жилд ороод эвэл пенерийн сонгуульд ажил дээр хийгээд ирэх үед бол нэлээд тийм нөгөө нийгмийн итвчлэлтэйгээ тэр утгаараа ч би бас залуучдын байгууллагад ажиллана гэдэг тэр чиглэлээр бас өөрийнхөө мэргэжээ сонгох тухайн үед нөгөө консумолын дэд сургууль, залуучдын дэд сургууль гэдэг тэр чиглэлээр яваад тэгээд түүхийн багшийн мэргэжил дараа нь өөрөө зүгээр хуульч болоод өөрчлөгдсөн. Энэ бол үнэхээр ажлын амьдралын шаардлага байсан. Яагаад тэгэхээр зэрэг энэ чиглэлээр үнэхээр их юм хийхгүй бол олон зүйл өөрөө хууль дээр очиж зангилагддаг. Одоо нийгмийн бүх салбар, эдийн засаг, соёл, урлаг, эрүүл мэнд, боловсрол бүгд өөрөө хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хууль гэдэг маань өөрөө бас бүх юмны бол бас үндэс, бүх юмны уулзуур зангилаа гэж ингэж боддог. Зөв хуультай орн, зөв зохицуулалттай орн гэдэг маань өөрөө үнэхээр нийгэм нь өөрөө эмхтэй, зэгцтэй, журамтай ах юм бол их үнцэн л гэж ингэж бодож байгаа. Би за юуны өмнө хоёр хүүхдийгээ их одоо хүн болгон хүүхдийгээ яах вэ гэхээр их сайн хүн болгоё, боловсралтай мэдлэгтэй дээр гэж ярьдаг. Тэр бол зөв. Боловсралтай мэдлэгтэй сайн хүн бахаас гадна би бас хоёр хүүхдийгээ хүний нүрэлөө хараад ярьж чаддаг болоосоо гэж боддог. Дээрэс нь өөрийнхөө бодол санааг хүнд зөв ойлгуулж сураасаа гэж ингэж боддог. Өөрийнхөө юу бодож байгааг хүнд зөв ойлгуулж чаддаг хүн бол энэ биднийг хүрээлж байгаа нийгэм гэдэг маань өөрөө дандаа хүмүүстэй харьцдаг нийгэм. Хүн хүнээс ичээд нүдлүүн харж ярьж чаддгүй. Хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй бол хүн нийгэмд бол би амьдарч чадахгүй гэж боддог. Тийм учраас би хоёр хүүхдээгээ ийм хүн болоосоо гэж ингэж хүсдэг. За дээрэс нь хийх ажлууд бол зөндөө байгаа. Тэгээд би уулзлага явьжсэн чинь нэг ихч асууж илээ. Чи одоо ингээд мэдээлэл харилцаа холбооны салбар зөндөө ажил хийгээ, зөндөө амжилт олж ийж ягаад энэ ажлыгаа хийхгүй тэр муухай хэрүүлийн танхим руу очих гээд байгаа ингээд тэгээд хэрүүлийн танхим гэдгээсээ илүү би бол их хурлын гишүүн байна гэдэг бол өөрөө их олон ажил хийх боломж гэж ингэж хардаг. Энэ бол албан тушаал, эрх мэдэл биш. Би ажил хийх боломж гэдэг утгаар нь хардаг. Яг тэгэхээр зэрэг олон ажлууд өнөөдөр тулгарчаад байгаа. Тэр олон ажлыг жишээлбэл яг мэдээллийн технологиг жишээ болгоод байхад тэн дээр хийгдэж байгаа олон ажил их хурлын шийдвэр болж гарах шаардлагатай. Тийм учраас миний ард бол маш сайн одоо ажлын чадвартай сайн баг үлдсэн байгаа учраас би бол ерөөсөө санаа зовхгүй. Харин дээрээс нь бодлогоор нь зохицуултаар нь зөв хийгээд өгөх юм бол их олон ажлуудыг түрүүний хэлдэг Аз, Европыг холбосон том мэдээллийн хурдны зам байгууллагад гэсэн энэ ажлуудаа би бол хийж дуусгана гэж ингэж бодож байгаа. Улс их орн гэдэг ингээд цаашлаад ярих юм бол өнөөдөр яг тэр дунд зорилготой хүмүүсийн амьдралыг нь тэр хүмүүсийн тоог нь өрхүүдийн тоог нь өнөөдөр Монголд хамгийн их олон
байж болох бүх хэмжээгээр нь олон болохын төлөө ажиллана. Энийний төлөө зөндөө ажиллана. Нөгөө л үйлдвэрчил, нөгөө ажлын байрууд, нөгөө ашигт малтмуудаа ашиглах, нөгөө ард түмэндээ хөрөнгөний хуваарлах, нөгөө л боловсрал, эрүүл мэндийн чиглэлээр нь хийх ажил, нөгөө авилгал, хэл ахуултаанд тэмцэх ажил, хүн сурталтаанд тэмцэх ажил гэдэг. Ингээд тоочод байх юм бол их олон ажлуудыг бол хийх шаардлагатай байна. Тэгээ энэ лүү бол ханцуу шамлж орё л гэсэн ийм зорилготой энэ да. Ойрын жилүүдийн зорилго. Яг тэгэхээр зэрэг манайхан хүн болгон ажилдаа яваад ер нь ингээд их хурлын гишүүдийг хараад байхад тухайн яг асуудлын гүнлүү нь ингээ ханцуу шамлж ороод яг бүх яг мэрэгчлэнүүтэй нь уулзаад ямар учиртай энэ төр гэдээ явдаг. Бас тийм гишүүдийн мань тоог цөөхөн байгаа юм аа. Тэгээд хурал дээр орж ирээд алтар болтор нөгөө хуулийнхаа төслийг ч гэсэн харсан хараагүйгээр эсвэл зүгээр чийснийхаа бангаар ч юм уу нэг ийм гишүүдийн тоогийн дахиад их хурал дотроо цөөнх болгож нөгөө илүү ажил хэрэгч. Тийм учраас их хурлын гишүүн болгон нэг том тийм асуудлыг гартаж яг тэрүүгээр мэрэгших шаардлагатай байна. Тэрүүгээр бусад гишүүдийг уриалдаг, утгыг ойлгуулдаг. Энэ ажлуудыг бас хийж яваасаа гэж ингэж боддог. Тэгээ тэр их олон зүйлүүдийн бол эхлэг тавина. Парламент маань өөрөө их мэрэгжлийн болох ёстой. Дотор нь хар ажил суппорт нь хийдэг, хуулийн төслүүдийг бичдэг, яг бичиг састаа ноцолддог, эргээ зохицуултын шийдлийг нь болдог тийм гишүүдийн тоо бол үнэхээр их болоосоо гэж ингэж боддог. Ингээд Michelle Expo төвд явагдаж байгаа ICT Expo 2000-аад үзэсгэлэнгийн албан ёсны үйл ажиллагаа эхэлснийг мэдэгдэе. Би бол өөрөө шин техник, технологи юмнууд их туртаалтай одоо жишээлбэл утас гарлаа гэхэд чинь аль болох сүүлийн загварын хуучин загвараас юугаараа илүүтэй. Тэгээ тэрийг аль болох олон хэрэглээнд оруулах гэдэг тиймэрхүү хоббинууд бас хамт явж байгаа найз нөхөд бүх зүйлүүд дээр ингээл бид нар чинь хоорондоо явдаг. Одоо их хурлын гишүүд гэхэд манай энэ баяр цогт байна, их болт гишүүн байна, зоригт гишүүн байна, итгэвтэн дарга байна тийм. Амар жаргал гишүүн. За би бусд олон хүмүүсийн нэрийг марч магадгүй. Нэг иймэрхүү хоббитой хүмүүс байдаг л та. Тэгээд анх засгийн газар томилогдоод ийм бид нар агентлаг байгуулнаа, хөгжлийн чиг хандлаганд явж байгаа. Тэгээд энэ асуудлыг дагаж үнээр дааж явах ийм болцоо байна уу гэдэг яг тэр үед ерөнхий сайдаас илүүдэж дараг бас яасан л та. Тэгээ өөрөө их тийм ажил нь ирчүүч шаардсан бас нэлээд тийм даваа олонтой тийм одоо оргил олонтой тийм зүйл харагдсан учраас би бас үнэхээр үзээд алдъя гэж бодсон. Хажууд бас дэмждэг хүмүүс ч байсан. Манай одоо Хөрш Баабар байна. Баабар өөрөө бас яг энэ нэг тийм шин зүйлүүд лөө маш их сонирхолтой. Тэгээд ингээд иймэрхүү зүйлүүдийг хийя Монгол улсад одоо яг ийм зүйлүүд шаардлагатай байна гэж бид нар юм жагсаалт гаргасан. Тэр үед нэг мөрөөдлийн жагсаалтчиг зүйлүүд байсан л та. Тэгээд эргээ саяхан бид нар тэрийгэ гаргалаа. Тэгээд zip код модоос ахуулаад тийм ээ. Ингээд бүх зүйлүүд бол үнэхээр бүх ажлуудыгаа бол бас нугалж чадсан байна. Ихэнх нь хийсэн байна. Бас их олон ажлуудыг эхлүүлж чадсан байна. Тэгээ ингээд эргээд ботход 4 жил гэдэг өөрөө их хурдан өнгөрөх хугацаа юм байна. Өчигдөрхөл энэ албанд томилогдчихсэн санагдчихж байгаа. 4 жил гээл их л урт хугацаа юм шиг санагдчихсан. Одоо бол яг өчигдөр юм шиг л бодогдож байна.